Ингээд ээлжид нэгэн уул хаттай, адлын явдалтай, онц сонирхолтой гоё түүхээ ярихад бэлэн болж байна. За өнөөдөр та бүхэндээ дэлхийн 2 дахь ноён оргил буюу 8611 м өндөртэй олноо К2 нэрээр алдарсан өксөж уруудахад өршөөлгүй бэрх олон уулчдын зүрх сэтгэл зэрлэг уул гэдэг хочоороо хоногссон нэгэн айхтар уул усны тухай ярьж өгнө. За ингээд өршөөлгүй алж хяддаг К2 уулынхан газар зүүн онцлогийг та бүхэндээ эхлээд хэлээд явбал ойлгоход илүү дөхөн байх болно. За манай Монгол улсын Баян хөлгийгөөс урагшаага Шинжааны нутагт аваад Пакистантай залгах Хятад Пакистаны хилийн уулзуур дээр байдаг К2 гэдэг энэ уул бол өмнөд талаараа Пакистан улсын газар нутаг, хойд талаараа Хятад улсын газар нутагт орж явдаг иймэрхүү сайхан үзэсгэлэнтэй зөв пирамид хэлбэртэй ийм догшин хайрхан байгаа юм. К2 уул маань ерөнхийдөө бол 2 том их уулсын яг голд залгай хэлбэртэй бол байрладаг. За К2 өөрөө болохоор Хямлайн нурууны хамгийн эхлэл уул гэж явдаг. Нөгөөх нь болохоор Пакистаны нутаг дэвсгэр дээр байдаг бүлэг маш их хэмжээний янз янзын өндөртэй уул байдаг. За энэ уулыг бол Каракорумын уулс гэж ярьдаг. За энийг энэ монгол хэлэнд бараг хар хорин гэж бас хэлж болохоор байгаа. Уулын спорт сонирхдог, уул хаданд алхах дуртай хүмүүс Эверест гэхээсээ илүү К2 гэдэг дэлхийн энэ гайхамшигтай тогтцтой уулыг бол их бага хэмжээгээр бол хүндгэлтэй, сүсгэлэн биширт залбирч харж хандаж байдаг. Бүх үүлчдийн бараг туйлын сорилт, магадгүй эцсийн аялал зугаалга нь магадгүй К2 байх өндөр магадлалтай байдаг. Өнөөдрийн байдлаар ойролцоогоор 400 гаруй хүн К2 гэдэг уулан дээр амжилттай гарсан. За уулан дээр гараад аялал дуусчтэй юм биш. Уулнаас амьд мэнд буугаад доор очиж яг өнөөдөр аялал дуусч байна гэсэн үг. Тэгэхээр К2 уулан дээр ойролцоогоор 100 орчим хүн амиа алдсан. Энийг эрсдлийн үнэлгээгээр бодоод үзэхээр 4 хүний нэг нь бол амиа алдж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл 25%. Гэтэл Эверестийн ноён оргил энэ дээшээ гарахад эрсдэл бол 3% байдаг. Гэтэл К2 бол 25% гэхээр бүр Эверестээс хэд дахин өндөр эрсдэлтэй маш чанга уул гэсэн үг. За К2 ууланд авиралтыг бол ихэвчлэн Пакистаны талаас бол хийж байгаа. За тэндээс яг өмнөд талаас нь довтолгоонуудаа хийгээд орой дээр нь гарах нь бол арай амар байгаа. Ерөнхийдөө дэлхийн 8000 м-ээс өндөр 14 уул байдаг. За энэ 14 уулын топ 2-т ордог энэ К2 уулыг яг өвөр талаас нь довтвол илүү амжилттай гэж үзээд байгаа. Яг хойд талаас нь бол хятадын уулчууд бол авирж байсан. Гэхдээ ихэнх тохиолдолд дандаа урдаас авирж байгаа. За юунд болохоор Эверестэд болохоор бас дандаа өвөр талаас нь ингэж аялаж довтлогоо үйлдэх нь бол арай амар байгаа. 1800-аад онд Пакистанд байсан Английн экспедиц болон тухайн цэрэг цагдаагийн байгууллагын нөхдүүд аялал зугаалга хийж явж байгаад энэ К2 уулыг бол анхаарсан гэж үздэг. За хар хормын бүлэг уулсын дундаас цухиж харагдах 2 том мөнх цаст уулыг харсан гэдэг ангилчууд. За тэгээ хараад ихнийхт нь болохоор К1 гэж нэр өгөөд өнөөдрийн бидний ярьж байгаа К2-т болохоор бас яг К2 гэж нэр өгсөн байгаа. К1-ийг бол яг ангилчууд К1 гэд нэрлсэн боловч тухайн уул нь угаасаа яг нутгийн ард иргэдэд өөрийн гэсэн оноос нь нэртэй байсан. Тэр нь болохоор Машир Бурум гэдэг тийм нэртэй байсан. Тийм учраас энэ нэрийг солиор К1 гэж хэлэх бол ямарч боломж байгаагүй. Яг Машир Бурмын цаана цухиж харагдаж байгаа К2-ыг бол нутгийн ард түмэн ямар нэгэн нэр усаар бол нэрлээгүй байсан байдаг. Яагаад тэгэхээр тэрүүгээр чинь хүн амьтан яваад байхаргүй тийм их зөндөр уултай учраас дээрээс нь тэр Пакистаны ард түмний амьдардаг хот тосгодоос энэ К2 гэдэг уул ерөөс харагддгүй халахлагчаад байдаг гэсэн уулсаар. Уулын бэлд амьдарч байгаа хүмүүс уулын цаана байгаа уулыг бол харах ямарч боломж байхгүй. Тийм учраас энэ Машир Бурум гэдэг уулыг бол хүмүүс аягуулсан мэдээдсэн. Гэтэл түүний цаана байгаа тэр нууцлаг эрднийг бол мэдэхгүй байсараад К2 гэдэг нэрийг авсан. Ингээд
англичуудын өгсөн К2 гэдэг уулын нэр өнөөдөр хүртэл явж байгаа. За К гэдэг нь бол яг нь хар хормын бүлэг уулс гэдгийн К үсэг бол орж байгаа гэж судлаачид үздэг. Эверестийн уулыг бол яг 8848 метр гэж бол тооцдог. Гэтэл К2 болохоор 8611 метр буюу энэ Эверестийн уулнаас нь 200 жоохон гар метрийн нам байдаг гэж үздэг. Гэтэл яг түүхэн судалгааны явцдаа янз янзын хэмжигт түүний алдаанууд гарч заримдаа Эверестээс илүү юм байна. Эверестээс цэцүү юм байна. Эверестээс наануу цаануу жижиг юм байна гэдэг янз янзын тийм хэмжилтүүд явж бас олонний тархилгыг эргүүлж ирсэн байдаг. Тэгээ албан ёсны шинжлэх ухааны хэмжигт хүн хиймэл дагуу сансраас авсан өндрийн хяналт хэмжилтээр бол яхаарахгүй Эверест К2-оос 200 гаруй метрээр тэрцмээ 237 метрээр бол өндөр юм байна гэдгийг бол эцэлэн тогтоочод байгаа. Яг эртний ном зохиол аман хэлд яриан дээр Пакистаны болон тэр хавийн амьдардаг Балти гэдэг нэг үндэстний хүмүүс байдаг. Тэр хүмүүс болохоор энэ К2 уулыг Чогори гэж нэрлэдэг. За Чого гэдэг нь болохоор том гэсэн үг, Ри гэдэг нь бол уул гэсэн үг гэж тухайн нутгийн ард түмэн ярьдаг. Гэхдээ дэлхийн газар зүйн том масштаб энэ том мэпүүд дээр болохоор К2 гэдэг нэрээрээ бол явж байгаа. За ингээд явсаар 1902 онд энэ К2 дээр авирах түүний орой дээр гарч судалгаа шинжилгээ хийх, нээлт хийх зорилготойгоор анхны экспедиц томилогдож очсон. За ингээд янз янзын ууланд гарч ирсэн туршлагатай альпинист хүмүүс очсон. За ингээд 6600 метрийн өндөрт хүрээд дээшээ гол явж чадаагүй. За ингээд энд үедээ эдгээр хөрөг мөнгө хамаг юм төсвөлдсөн байсан учраас 5 удаагийн маш том довтолгоо амжилттай хийсэн боловч 6600-аас дээшээ гарч чадахгүй ингээд энэхүү оролдлогууд бол ингээд дууссан байдаг. Тэгээ өндөр өртөг зардалтай энэ асуудалтай авиралтаас болж бас зарим багийн гишүүд амиа алдаж янз янзын болсон учраас энэ экспедицийг бол буулгаж тараасан байдаг. За тухайн үед яагаад 5 удаа довтолгоо үйлдээд ингэж амжилттай тэр тусмаа бүр 7000 метрч хүрээгүй гэдгийг өнөөдөр эрдэмтэн судлаач нар судлаад үзэхээр бие бэлтрийн болон зан чанарын хоорондын үл ойлголцол ив нэгдэлгүй байх, цаг агаарын нөхцөл байдал зэрэг зүйлээс болоод тухайн экспедиц 5 удаа бүтлгүүдсэн байна гэдэг тиймэрхүү үр дүнд хүрсэн. Нийт 5 удаагийн оролдлогыг 68 хоногийн дотор үйлдсэн байдаг. Тэгэхээр асар их хэмжээний зардал мөнгөтэйгээр энэхүү аялыг хийсэн боловч тэгээд айгүй азгүй тавилангаар бол дууссан байдаг. За ингээд нэлээд үргэлжилсэн довтолгоо нь бол дараагийн он жилүүдэд бол үүсэн. За 1909 онд нэг дайралт хийсэн 37, 38, 39, 53 онуудад янз янзын ийм К2-ийн орой дээр гарчих гэсэн тийм оролдлогууд гарсан боловч бүгдээрээ дандаа ингэж бүтлгүүтэж бүгд унсан байдаг. Яг ийм учраас анхны довтолгоо болон анх англи тэргүүтэй улсуудын газар зүйн нийгэмлэгийнхэн эрд судалгаа хийж исэн учраас К2 уулын эргэн тойрны отог бааз амралт гуу жалга нэрлж болох бүх газар дандаа ийм гадаад хүний нэртэй бол байгаад байдаг. 1933 онд яг энэ уулан дээр нэг нөхөр бол бараг гарахаа шахсан. За Пасанг Ламлава гэдэг хүн Фриц Виснер гэдэг хамтрагчийн хамт ямар нэг амьсгалын аппаратгүйгээр 8370 метрт бол авирч очсон. Гэхдээ К2-ийн орой дээр бол гарч чадаагүй. Амьсгалын аппаратны дутагдал бас бус зүйлээс болоод ерөнхийдөө бол бутсан байх. 8000 метр хүртэл хүн бол яг ерөнхий бэлтгэл хийчихсэн өндөр уулын бүсэд ажиллаж амьдрахад боломжтой физиологийн бэлэн байдалд хүрсэн хүн бол асуудалгүй яваад чинь 8000 метрээс дээш болоод ирэхээр цусан дэх хүчил төрөгчийн хэмжээ багасаад ирэхээр яхаарахгүй нэмэлт хүчил төрөгчийг амьсгалж ийж энэ аяллаа үргэлжлүүлэх ёстой болдог байгаа. К2 уулын түүхийг хараад байхаар англичууд гэхээсээ илүү италичууд энэ К2-ийн орой дээр гарахыг бол их олон жилийн өмнөөс бол тоочглож олон удаагийн экспедиц аяллаа багийнх нь илгээж ийсэн байдаг. За ингэж олон удаагийн оролдлогын үр дүнд 1954 оны 7 сарын 31-нд энэ
4 удаагийн маш том оролдлого буюу авиралтыг бол Италийн экспедиц бол хийсэн байгаа. За энэ 4 оролдлого ойролцоогоор 70 хоног бол үргэлжилсэн. За ингээд 70 хоног үргэлжилэхэд бол тухайн бүс нутагт 60 хоногт нь цаг агаар маш шуургатай, эрсдэс, наргүй, аюу хэцүү өдрөөс гэж байна. Тэгэхээр 70 хоног зөвхөн 10 хоногт л маш сайхан гэгээлэг өнгөтэй цэлмэг юм байсан гэхээр К2 гэдэг уул тэр зам 8000 м өндөр уул дээр ерөнхийдөө хизээч ямар тайван байдаггүй гэсэн тийм анхны гаргалгаа бол гардаг. За ингээд италичууд яг 4 удаагийн оролдогоор 70 хоногийн дараа зогсолтгүй довтолсоор байгаад Лино Ласидили болон Акило Компанани гэдэг хоёр хүн ямар ч байсан К2-ын орой дээр бол амжилттай гарсан. За энэ хоёрыг ингээд дээш авирж явахад эдний багт Хурандаа Мухаммад Ата Уллах гэдэг нэгэн Пакистаны зэвсэгт хүчинд ажилладаг уулын спортын бас нэлээд том төлөөлөл болсон хүн бол оролцсон. Тэгээ энэ хүн бол яг баазд нь яг өмнөх юмд нь бол үлдээд нөгөө хоёр нь бол эцсийн шийдвэрлэх дулааныг бол амжилттай зохион байгуулж орсон байдаг. Италийн багийн довтолгоо үйлдэгдэж явж байх үед бас нэгэн Италийн экспедицийн нэгэн довтлогч уулчин альпинист хүн бол бас амиа алдсан байдаг. Тэгээд энэ хүний үхэл болон багийн хоорондох эв тэнжингүй байдал янз янзын өгөө аваа яриа хөөрөө хорт тохоргүй санаануудаас болоод энэ баг дотроосоо бол хагар задарч тэгээд дээшээ өксөж явах үедээ нэг хүн бол нас орсон гэж түүхэнд бол үлдсэн. Тэгээд альва өндөр ууланд гарахад багийн эв нэгдэл маш хэрэгтэй. 8000 ч юм уу за өөрхөө 5000-аас л баг эхэлнэ. 5000 м-ээс эхлээд хүний зан араашин характер ядралт өсөд дарах өвдөд зовох бүх тэр проблемууд гарч ирээд хамт явж байгаа хүмүүстэй бол хайргүй ханддаг. За энэ үед хүмүүсийн хоорондох толхилцоо наануу цаануу бүх юм болдог. Ийм учраас зарим аялагч нар соло юм уу эсвэл дуа ч юм уу тиймэрхүү аяллуудыг бол хийх сонирхолтой байдаг. Шерпанууд болохоор 7-оос 8 10-15 хүнийг дагуулж явж явах үедээ туслах шерпануудыг байнга авч явж багийн эв нэгдэлгүй хүмүүсийг бие биенээс нь хол өөр уяанд өөр олсонд өөр зайд барьж явах гэх мэт юм янз янзын тийм асуудал гарч ирэхгүй бол ерөөсөө баг шерпангийн үгэнд жорохгүй хоорондоо ч эвнэртэй байхгүй ингэж явсараад нэг олсныхан бунах юм бол тэр чигээрээ өгдөг юм аюултай зүйл байдаг. Тэгэхээр уул хаданд авирна гэдэг хүчил төрөгч ядрахгүй юу гэхээсээ илүү тантай хамт хэн явах вэ? Хэн тантай хамт магадгүй нөгөө ертөнц рүү очихдоо харамсахгүй байх вэ? Хэн дуугар бол дууныг, доктор бол хүч нэг байж чадах вэ гэдэг дээр бол асар их хэмжээний ажиллагаа явагдана гэсэн үг. Дийншээ гарахын тулд мэдээ жижиг ус ажиг уулуудаар хамт гарч бас дөрөв нийлхүү, ганцаг нийлхүү гэдгээ бас сайн судлана гэсэн үг байгаа. Тэрнээс биш чи гарах уу, гарна мань мөнгөтэй чи мөнгөгүй явах уу, банд даачи гэж ингээд явчихна гэсэн ерөөсөө тийм байхгүй. Олсны нөгөө үзүүрт хэн байгаа? Тэр хүн таны амнаас бүх зүйлийг бол хариуцж байгаа учраас хамгийн ихтгэлтэй хүнд өөрийнхөө амнасыг оосруулсан уяагаа бариулна гэдэг бол ууланд гарахын хамгийн гол зүйл гэдэг нь бол үнэн. Ингээд байж итэл К2 уулан дээр анхны экспедиц италичууд гараад бууга явсны дараа 23 жилийн дараа дараагийн 2 дахь экспедиц К2-ын орой дээр гарна гэдэг бэлтгэл ажлыг бол хийж байгаа. За ингээд 1977 онд К2 гэдэг уул нэлээд тайван байж итэл Ичиро Ишизава гэдэг Япон хүнээр толгойлуулсан маш том экспедиц бол ирсэн. За экспедиц дотор бол Пакистан Японы хамтарсан тийм тусгай элч төлөөлөгч нар бол явж исэн байдаг. Тэгээ эх орныхон хамгийн өндөр цэг дээр хөл тавина гэдэг бол тухайн Пакистан уулчдын бол туйлын зорилго байсан. Япончууд бол ерөнхийдөө Эверест болон тэрнээс өмнөх өөр уулууд дээр бол ерөөсө зогсоо зайгүй гарчихсан. Тэр зам Япон эмэгтэйчүүд бол дэлхийн өндөр ноён оргил уулуудаар бол аль дээр мэддэг баг мэдхгүй төрөөгүй байхад алидэн гарчгаацсан нэр алдраа мандуулчихсан юм байдаг. За ингээд Японы экспедиц Пакистанийнхантай хамтраад италичуудын 53 онд явж исэн тэр зам жимээр бол явсаар байгаад очисон. За ингэж очихдоо бол бяртай мөнгөтэй хүчтэй экспедиц байсан учраас ойролцоогоор 1000 гаруй тийм портер буюу шерпа ийм хүмүүсийг бол авч явсан гэж байна. За ингээд энэ багт
багт нь мэдээж одоо Непалаас, Төвдөөс энэ тэндээс ирсэн уулын хэмжээний одоо өндөр туршлагатай шерпанууд бол оролцоод явна. Тэр портер гэдэг байгаа нь болохоор ачаа бараа илүүд томыг нь үүрээд одоо доороос дээшээ гардаг тийм хүмүүс байдаг. За энэ дотор бол одоо шерпа хүмүүс ч байж болно, эсвэл төвд хүн ч байж болно, Пакистан, Англи, 9 шүдийн хүн амтан байж болно. Ямар ч портер гэж ашигладаг. Портер гэхээр манай эдийн толгоонд нөгөө нэг хөрхөн юм зөөгөө одоо цэнхэр маш харагдаад байгаа бах те. За ингээд Японы экспедиц жоох амжилттай ингээ гараад явчихсан. За ингээ араас нь янз янзын одоо К2 уулан дээр анхны оролдлогыг хийгсэн түүхэнд нэр алдраа тим юмар гаргасан гэдэг нэр авахын төлөөх одоо том уралдаан бол эхэлж байгаа. За ингээд бөөн бужигнаан болоод байж итал 1979 он болж байгаа. За ингээд 79 онд Райнхольд Месснер гэдэг одоо тэргүүтээ уулчид ямар нэгэн хүчил төрөвч шерпагүүгээр одоо К2 уулан дээр гарч одоо анхны гэсэн нэгэн том тодтолыг авсан байдаг. За тэгээ байж тал 82 онд одоо Хятадын тал буюу энэ К2 уулын хойд талаас Япон Хятадын одоо хамтарсан уулын авиралтын бүлэг жуйлчид бол одоо дээшээ бол довтолгооныг үлдсэн байдаг. За энэ дотор Япон 3 одоо уулчин бол орсон. За ингээд Хятадын талаас бас ороод ингээд дээшээ авирсан. За ингээд амжилттай бүгд гарсан. За ингээд буцаж бууж явах үедээ Японы одоо тэр 3 уулчны нэг нь бол амиа алддаг байгаа. За ингээд К2 уул гэдэг маань өөрөө ерөнхийдөө авирахад маш хэцүү, халтаргаатай, бараг пирамид руу алхаж байгаа юм шиг тийм өндөр эгц учраас айгүй ив хавыг нь олоход бол хэцүү байсан. Гэтэл хүмүүс ирвийн болоод гараад явчихаар дараагийн авирч байгаа хүмүүстэй асар том одоо тийм шалгуур болж үлдээд байдаг. Ийм учраас 1986 онд Францын одоо Бена Шамо гэдэг одоо уулчнаар ахлуулсан 5 уулчин 24 цаг хүрэхгүй хугацаанд бол авиралт хийгээд К2-ийн орой дээр бол гарч ирсэн байна. Тэгэхээр одоо дараагийн ууланд орхиж байгаа хүмүүс үүнээс богино цагт гарч иж л одоо энэ К2-ийн түүхэндх одоо нэр алдраа мандуулах тийм боломж бололцоо гарч ирнэ гэсэн үг. Тэгэхээр удах тусмаа ерөнхийдөө К2-т гарах тэнд одоо амжилт бүтээх гэдэг бол хэцүү болоод байна. Ерөнхийдөө бол К2 уулан дээр гарч байгаа хүн болгоныг бол нарийн бүртгэж тэмдэглэж байгаа. Энд чинь одоо бүртгэл систем одоо наанууд цаанууд зохион байгуулалтыг хариуцдаг бүхэл бүтэн Пакистаны уул уурхайн аялал жуулчлалын яамтай холбоотой юм тусгай тийм бүлэг тасаг бол ажиллаж байна. Тэгэхээр чинь одоо энэ аялагч маань тэддэх эмэгтэй, эддэх эмэгтэй, Монголын тэддэх одоо Хятадын тэддэх аялагч гэдэг юм ингээ бүх юм нарийн тооцоотой судалгаатай тэг амжилтаа буугаад ирэх юм бол тэр хүмүүсэд бас тусгай бичиг энэ тэр өгж одоо Википедиач гэдэг юм уу тусгай зөвлөдөөр тэмдэглэгээ хийдэг эрх бүхий тийм байгууллагууд бол байгаа. За ингээд янз янзын авиралт янз янзын тийм одоо рекорд тогтоогоод байж идэл 2017 онд одоо Анжэ Баргел гэдэг одоо нэгэн аялын экспедиц одоо довтолгоон үйлддэг. За ингэхдээ бүгд хүчил төрөгч хүү гэдэг тийм одоо зорилго тавиад гарсан. За үнэхээр энэ тэр дээр хүчил төрөгч бол гарч чадсан. За ингээ буухтаа хэн хамгийн хурдан одоо К2-оос буух вэ гэдэг уралдааныг өөртөө дундаа зохион байгуулсан. За ингэж л нөгөө Анжэ Баргел гэдэг нөхөр чинь одоо хөлөндөө цана углаа шууд доошоо буусан байдаг. За тэгээд ингэж бууж байхдаа одоо юу гэдэг юм К2 руу одоо авирах 4 одоо гол зам байдаг. Тэр 4 гол замыг нь одоо ингэж хийрж ээлжлэн одоо ингэж уруудсаар хагаад бууж ирснээрээ бас түүхэнд бол одоо үлддэг. За энэ хүн бол яг үндсэн бааз руу шууд одоо цанаар гулгасаар буугаад 7 цагийн дараа ирсэн одоо тийм анхны хүн болж одоо түүхэнд үлдсэн. К2 уул ерөнхийдөө авирахаас буух нь хэцүү гэж бол ярьдаг. Эверест болохоор авирах нь хэцүү, буух нь арай гайгүй гэж одоо үздэг. Гэтэл К2 баг эсэргээрээ шахах юм хэцүү. Ихэнх одоо усал авааруу дандаа бууж явах хэвцэд болсон гэж яриад байгаа. За тэгээд салхи шуурга болон байгалийн эвгүй үзэгдэл энэ төр болоход бол ойролцоогоор хэдэн өдөр 7 хоног магадгүй сар бас шуурдаг учраас тэнд одоо ингэж гацах юм бол ерөнхийдөө бол хүн тэгээд дуустдаг. К2 руу довтолгоон үлдэж байгаа багуудын хамгийн одоо том зорилт бол
маш богино хугацаанд маш хурдтайгаар К2-ын оргил дээр авиралт хийчээд буцаад бууж ирнэ гэсэн тийм тооцоотойгоор маш хөнгөн тоноглогдож тэр дээшээ бол гардаг. Тийхгүй болвол маш их хэмжээний ачаа бараа тавартаа явахаар айгүй хэцүү байдаг учраас эдгээр экспресс буюу тийм хурдан аяллаа довтлогоонуудыг бол үлдээд байдаг. За тэр 53 онд анх К2 дээр гарч исэн хүмүүсийг яг гарч явах үед цаг агаарын нөхцөл байдал хасах 49 хэм байсан гэж. Тэгээ тийм хүүтэнд тийм амар цас мэс болцсон. Тэгээ пирамид шиг юм налуу уулс руу ингээд зүтгэж исэн тэр үеийн тоног төхөөрөмж техникийн үзүүлэлт энэ төр бол маш муу байсан байна. Өнөөдөр бол яг хуу энэ дөрвөн гол замуудад дандаа юм олс дагах тэмдэглэгээ бүх зүйлүүд бол байгаа. Энэ нь болохоор бас нэлээд боломжийн бас сайжруулсан байгаа гэсэн үг. Ерөнхийдөө энэ К2 руу олон удаагийн довтолгоон үйлдээд авирч чадахгүй авиралтын явцдаа бас ганц нэгээрээ хорогдоод эхлэнгүүд бусад уулчдын сэтгэл зүйн байдал байхгүй болоод К2 дээр гарна гэхээсээ илүү амьд үлдэх юмсан гэдэг тиймэрхүү зүйлдээ дамгаалаад маш амархан шантрамтгай, буцамтгай өвчлөмтгий болдог юм шиг байна. К2 уулан дээр өөр ямар рекорд тогтоох вэ гэдээ хүн болгон тархиа гашлахна. Ягаад тэгэхээр хүн болгон ямар нэг юм хийгээд байсан учраас ямар нэг юм үлдчихүү гэж харсан. За ингэж л нэг өвлийн авиралт буюу маш хэцүү авиралт хийгдэж байгаагүй байна гэдгийг бол дэлхийн цөстэй зүрхтэй уулч нар бол мэдчихсэн. За ингээд Оросын холбооны улсын уулын багийнхан 2011 оны 12 дугаар сард очиж тэр дээшээ довтлогооныг бол бэлддэг. За өвлийн авиралт гэдэг бол зуны авиралтаас бол маш хэцүү. За тэр тусмаа 12 дугаар сараас 2 дугаар сар хүртэлх энэ цонх хугацаанд амжиж уул руу авиралт хийж чадахгүй бол ерөнхийдөө маш хэцүү шүү гэдгийг бол хүн болго хэлдэг. Оросуудыг очиод байж исэн чинь Польшууд, Испаниуд гэх янз янзын улсуудаас баахан авирагч нараас энэ К2-ын өвлийн нээлтэд орой дээр нь гарсан түүхэнд үлдэхийн тулд энэ зэрэгцээд бол ингээд тулдааныг бол хийдэг. Эверест болон бусад мөг цастай 8000-аас дээш уулуудад гарч ирсэн туршлагатай багууд ирсэн боловч энэ өвлийн нээлтэнд оролцоод дээшээ бол хинж гарч чадаагүй. Олон удаагийн довтолгоо дайралтууд болсон боловч бүгд амжилтгүй болж бүгд буцаж бууж ирсэн байдаг. За ингээд 2000 оны сүүлээс ахаад нөгөө нэг өвлийн авиралтын давлгаа ахаад эхэлдэг. За ингээд тэр улс очиод хүмүүсээ гаргаж яана гэх юм бол өөр өрсөлдөгч улсууд бас хүмүүсээ явуулчихъя гэдэг ингээд явуулаад байдаг. Яг тухайн үед буюу 2020 оны тэр сүүл сард 12 сард К2-ын доор үндсэн бааз дээр ойролцоогоор 17 үндэстэн ясны төлөөлөл болчихсон ойролцоогоор 150 орчим хүн бол байж исэн. За энэ 150 орчим хүний дотор 60 мэргэжлийн альпинист буюу тийм уулч бүрэн тоног төхөөрөмжтэйгээр ирчихсэн К2-ын анхны өвлийн аяллаа гэсэн тэр алдар нэр хүндийг авах гээд Алан Хятандаа бол ордог. За ингээ 12 сарын сүүлээс эхлээд довтолгоонуудыг бол зогсоо зайгүй хийсэн. За өндөр уулын бүсэд ерөнхийдөө нэг 2 улирал байдаг. За хаврын нэг довтолгооны цаг, за өвлийн довтолгооны нэг цаг гэж юм хоёр. Босод үед нь бол ерөнхийдөө цаг агаар маш муу байдаг. Тэр тусмаа 70 өдрийн 60 өдрийн салхишуураа харанхуй өргөжсэн гэхээр асар тийм хүүтэн цэвдэг хүн гаргах ямар ч боломжгүй тиймэрхүү зүйл рүү хүн төрлөختөн болдог. Тэгэхэд яаж хийж яхад арга юм олоод гарах ийм довтолгоонуудыг хийдэг. За ингээд энэ нөхдүүдийг ингээд довтолгоо үйлдэх гээд ингээд бэлтгэл хийж явах үед Непалаас бүр тусгай тийм бүлэг шерпанууд энэ К2-ын рекордыг эзэмших гээд ирчихсэн байсан. Энэ дотор ойролцоогоор 10 тийм шерпа байсан. Тэр шерпануудын зарим нь бүр Эверестэд 11 удаа энэ гарч ирсэн. Өндөр уулын бүсэд аялал зугаалах, хүн амтан аврах чиглэлээр бүр мэрэгчсэн ийм айхтар хүмүүс бол бүгд цугулчихсан байсан. За ингээд ерөөсөө ээлж дараагаараа хамгийн сайхан цэлмэг нартай салхи багтаа өдрийг бол тоочглож хүлээж байсан.
Ингэж идэл 2021 он гарсан. За энэ үед нөхдүүд бол яг нөгөө нэг үндсэн бааз кемп дээрээ довтолгооны цаг агаараа сонсоод байж байхдаа бүгдээрээ сайхан шинжил мэлээ тэмдэглээд бүх орны иргэд ингээд тооллож ундлаа сайхан байсан. За ингээд цаг агаараа мэдээ харж идэл 2021 оны 1-р сарын 16-ны өдөр тэнгэрт бүртгийгч үүлгүй маш цэлмэг ийм салхи багтай. Гэхдээ ориглын температур хасах 45 хэм байна гэдэг тийм сайхан мэдээг харсан. За энэ үед өчигдөрхөн оройн хоол ундлаад байж исэн бүх багийн нөхдүүд хоорондоо шууд бие биентэйгээ нэг олон юм ярихгүйгээр ингээд довтолгооны үйл ажиллагаанд бол орсон. За ингээд их дайралт эхлэхийн өмнө нам гүн байдаг гэдэг шиг тухайн довтолгооны баазад бол бүр нам гүн болсон. За ингээ 16-ны өглөө ингээ бүгд дэшээ доошоо бижгэлдээд явцгаасан. За ингэжийтэл тухайн өдрийнхөө 5 цаг буюу төлөвлөгөөнөөс бол нэлээд хойно Непалаас ирсэн балбын 10 хүнтэй тэр зма дандаа уулын шерпа чиглэлийн хүмүүсээр бэлтгэгдсэн хүч нөхцөгсөн бүлэг бол энэ К2-ын орой дээр гарч чадсан байдаг. За инхээр энэ К2 гэдэг уулан дээр гарч байгаа бүх энэ амжилт рекордууд баг ингээ эвдэгдэж байна гэсэн үг. Тэгэхээр Эверестэд ямар амжилтууд гаргаж ирсэн тэрийг л нөхөөл копи паст хийж л явна гэсэн үг байгаа. Ер нь тэгээд яг тухайн багийнхан К2-ын өвлийн оргилын авиралтын хамгийн рекордыг эвдэх гээд ингээд уулын оргил дээр ингээд 10 метрийн зайтай очичихсан байж авах дараагийн 2 дахь олсны нөхдүүд бас тэднээс бол нэлээд олон зуун метрийн цаатай явж исэн гэж. За ингээд эхний явж исэн багч 10 метрийн яваад орой дээр гарчдын боломж байсаар байхад хэдүүлээ энэ амжилтыг өөртөө ганцаар эзэмшээд явах. Энэ ярьж байгаа 2 дугаар багтаа хамт эзэмшээ гэдэг тийм уулын спортын түүхэнд маш ховор байдаг тийм сайхан зан чанарыг бол гаргасан гэдэг. За ингээд нөхдүүд бүх хамгаалт гад центраа зоочоор хүлээгээд байж байгаа 2 дугаар багийнхан бол тэднэртэй зэрэгцээд ирсэн. За зэрэгцээд ирэнгүүт ингээд бид нар та бүхнийг хүлээж байлаа. Хамтдаа К2 уулын анхны өвлийн авиралтын рекордыг эзэн болцооё гэдэг ингээ ив найртайгаар ингэж хамтарч дээшээ гарсан байдаг. Тэгэхээр уулын спорт гэдэг нэг талаараа бас нөхөрлөл, нэг талаараа бас дайсагнал янз янзын тийм зүйлийг агуулдаг. Тэгэхээр тухайн үеийн сэтгэл хөдлөл, нөхцөл байдал бүх юм тухайн үеийнхэн учир зангилаа болно гэсэн үг. За ингээд үргэлжлүүлээд К2-ын энэ авиралтын үеэр амиа алдчихсан хүмүүсийн тухай түүхийг та бүхэнд цухас дурдаад явчээ. За ерөнхийдөө бол янз янзын тийм том жижиг аваар ослууд гарч ирсэн. За үүн дотор эмэгтэйчүүдийн хараал хүрсэн гэдэг тийм нэр томьёотой үлдсэн нэг том осол байдаг. Тэрний үгээр 1986 онд Польшийн Ванда Руткевич гэдэг нэгэн эмэгтэй уулчин бүсгүй Францын багийнхантай хамтарч энэ уулын орой дээр бол амжилттай гарсан. За ингээд олсонд явж исэн эхний бүлэг буюу 5 хүн энэ уулан дээр амжилттай гарсан 86 онд. Тэгээд дараагийн он жилүүдэд энэ эхний 5-д гарсан бүх хүмүүс ямар нэгэн байдлаар энэ тентхийн уулан дээр очиж амиа алдсан байдаг. Жишээлбэл Гемлан ороонд эдний багт байсан 3 хүн нас орсон байдаг бууж явах үедээ. За гэтэл Руткевич гэдэг эмэгтэй өөрөө 92 онд Канченжунга уулын ингэрт бас амиа алдчихсан. За ингэнгүүт үлдсэн нэг нь болохоор 98 онд Даулагари гэдэг уулын ингэртийг ингээд амиа алдсан. Тэгэхээр яг энэ 86 онд нэг олсонд байсан, нэг баг болж, нэг гал болж явж исэн 5 хүн ягаад ч юм бэ ингээд наануу цаануу олон жилийн дайтай ингээд бүгд амиа алдчихсан. Бүгд ууланд ингээд амиа алдсан. Энийг болохоор эмэгтэйчүүдийн хараал хүрсэн болов уу гэж тухайн үеийн хүмүүс бол ярьж идэг. За ерөнхийдөө бол К2 гэдэг ууланд ойролцоогоор нэг 100 орчим хүн амиа алдсан гэж яриад байгаа. Түрүүн хэлсэн тэр 86 онд ийм Польш эмэгтэй гараад тэрний багийнхан дараа нь олоолаа өгсөн гэж яг тэр онд К2 дээр бас довтлогон үлдэж исэн өөр багийнхан бол нас орсон. Тэндээ
бүр 13 хүн болноос орсон байдаг. Гэхдээ эдгээр өөр экспедицийн 13 хүн байгаа. За тэгээд энэ 13 хүний үхлийг ингээд бодоод үзэхээр яг 14 хоногийн дотор 13 хүн угсан ийм сонин тохиолдол болсон. Энийг бол К2-ын түүхэнд болсон хамгийн ой гашуутай 7 хоногуд гэж ярьдаг. Тэгэхээр 14 хоногт 13 хүн их бага хэмжээгээр ингээд үхэхэд байсан гэхээр баг өдөрт нэг хүн цуусанчтойгоо хойлдоо тэр өндөр уулан дээрээс ингээд унжижсан гэдэг тийм амар нэр том гарч байгаа. За ингээд ганц нэгээрээ унсан хүмүүсийг бол яг ерөнхийдөө бол нэг яг тэр яриад явахгүй байна. За ингээд 95 он болоход бол 6 уулчин нэгэн удаа нэгэн шуурганы үеэр бол бүгд амиа алдсан гэж үздэг. Тухайн үед бол яг уулын хажуугаар явж байгаад хунгаралсан цас буюу мөслөг мөсөн дээгүүр явж байгаа тэр мөсөн доошоогоо шууд салж унаад ийм олон хүнийг бас аваад уулын жалаа ангал руу унгаагаад амийг алдчихсан гэдэг тийм бол яриа хөөрөө байдаг. Тэгээд 2008 онд болохоор нэг экспедицийн 11 хүн бас бууж явахдаа бас ингэж амиа алдсан гэж явдаг. Тэгээд ийм өндөр уулан дээр байгаа ийм цастай ийм том хавтангууд жишээлбэл мөстөөд тэгээ мөс нь ингээд чулуутайгаа барилцсан байж байгаа дээр нь цас орчдөг. Тэгээд цасан доор мөс байгаа гэдэг хүмүүс бол бас таамаглахад хэцүү. Тийм учраас багууд бол тэн дээгүүр ингээд явж явах үед гинт тухайн том мөсөн хавтангууд хад чулуунаасаа салаад цастаа юутай идэг ингээд шод чарах шиг гулгаад ундаг байгаа. Энэ үед бүгд мөсний цасны алхаараа аз байвал тэгээд энэ тэндээс зуураад үлдэнэ. Зарим нь тэгээд зуураад үлдсэн ч гэсэн бусад тогтож амжаагүй хүмүүсийн таталтанд татагдаад ингээд гүн ан жалга руу унж ухдаг ийм тохиолдол байдаг. Ингээд ямар ч байсан 2008 онд нэг экспедицийн 11 хүн буугтаанаас орсон ийм амар том усал аваар болсон. К2 ууланд ингээд авирж байхад салхинаас нуугдчихээ. Тэрүүгээр нэг ороод явчихад салхихгүй нам гүн байх гэсэн тийм бараг боломж байхгүй. Өөрөө пирамид хэлбэртэй зөв хэлбэртэй учраас салхи шуурганаас нуугдаад өнгөрөөчих тиймэрхүү боломж байхгүй. Салхи гарлаа ч гэсэн 1 2 3 өдрөөч үргэлжлэх тийм өндөр эрсдэлтэй. Тэр хооронд ядарч сулдаад хоол хүнсээ барах, дээрээс нь хүчил төрөгчийн дутагдалд орох гэх мэт янз янзын тийм эрсдлүүд байдаг учраас ийм том осол аваарууд бол гарч идэг. Тэгээ К2 гэдэг уул маань Аз ТV-ийн 2 дахь том уул гэж бол явдаг. Тэгээ ерөнхийдөө дэлхийн уул сонирхдог уул хадаар яваад үзсэн туршлагатай хүмүүс ер нь хаач очисон тухайн газрын 1-р биш 2-р уул нь бол 1-р уулаас илүү аюултай байдгаа гэж ярьдаг. Тэгээд уулчдын зүрх сэтгэлд энэ К2 гэдэг уул зэрлэг уул нэрээр алдарсан. Энэ зэрлэг уул гэдэг нэрийг яг хэн өгсөн бэ гэхээр 1954 оны тэр анхны довтолгоогоор амжилттай гарсан багийн гишүүн нэг нөхөр хэлсэн. Тэр хүн нөгөө нэг судалгаа шинжилгээ бэлтгэлийн авиралтуудыг хийж байх үедээ авирах болгондоо халтарч унахж ирсэн тийм тохиолдол байдаг. Тэгээд ингээд бууж ирээд хэлэхдээ бол энэ уул намайг ерөөс яаж хийж байгаа л унгаах гэдэг. Би өөрийгөө цэнээд маш болгоомжтой бүх ингээд арга техник хэрэглээд ингээд гарах болгонд л намайг ингээд халтруулж байна. Тэгэхээр энэ уул бол үнэхээр тийм зэрлэг хурц араншин характертай айхтар уул байна. Үүнээс биш зэрлэг уул гэж нэрлэе гэж нэрлсэн байгаа. Тэгэхээр энэ тэнд явж байгаа хүн амтан энэ төр зэрлэг уул гэх юм бол тэр зам уулын спорт сонирхдаг хүмүүс бол зөв нуруугаар нь хүүтаагаал явна. Ерөөсө 4 хүний нэг нь амиа алдна. К2-ын хажууд бол Эверест бол хамаагүй амар гэдэг үднээс ярьж. Яагаад тэгэхээр өнөөдрийн байдлаар 400 гаруй хүн К2-т бол авирчихсан. Гэтэл Эверестээр 5000 хүн авирсан. За тэгээд 5000 хүн 9000 удаагийн авиралтуудыг хийчихсэн. Удахгүй 100000 гарах гэж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө К2 гэдэг бол бас амар болгоод. Гэхдээ үхэл ослын тоогоороо бол К2 дэлхийд бол нэгт орохгүй. За энэний К2-ийн өмнөхөн бас нэг айхтар уул байдаг. За энэ уулыг би та бүхэндээ дараа ярьж өгнө. Энэ уулын нэрийг бол Аннапурна гэдэг Хималайн Эверестэд ойролцоо ийм уул байгаа. За энэ уулан дээр бол асар их хэмжээний аваар гардаг ийм айхтар юм байгаа. Ингээд өнөөдрийн хувьд бол К2 уулын тухай та бүхэн сонирхолтой байж болох ийм гой түүхэн баримтуудыг хэллээ.
Тэгээ өнөөдрийнхөө бичлэгийн төгсгөлд одоо алдартай домогт уулчин Райнхольд Месснерийн хэлсэн одоо нэгэн гоё үгээр одоо энэ удаагийн бичлэгээд дуусгая. За Месснер 1979 онд К2 уул руу дөрвөн удаа одоо довтолгоо үлдчихэж одоо тэгээ сүүлийнх нь амжилттай болсон. За ингээ К2 уулын орой дээр гарчаад одоо тэр урагшаага харах юм бол одоо Каракорум гэдгийн одоо тэр уулан далай гэж бас хүмүүс ярьдаг. Ерөөсөө л ийм олон жижиг том уулууд харагдаж ерөөсөө уулан далайн дунд харагддаг. А хоошоогоо ингээд хажуу тийш харахаар Хямлан нурууны бас өндөр үргэлжилсэн уул нурууд харагдаж идэг ийм үзэсгэлэнтэй ийм гоё тогтцтой газар гэж. Тэгээд К2 дээр гарчаад энэ домогт уулчин Месснер хэлэхдээ К2 уул бол одоо уулсын уул юм байна. Энэ бол одоо бүх өндөр оргилуудаас хамгийн үзэсгэлэнтэй. Тийм учраас тийм хамгийн хатуу, ширүүн, хайргүй одоо тийм хүүтэн араншинтай бол юм байна гэж одоо дүгнсэн байдаг. Тэгэхээр хамгийн их гоо үзэсгэлний ард хамгийн хүүтэн сэтгэл бас байх магадлалтай гэдгийг одоо энэ К2 уулаар бас зөвлөж хэлж ирсэн ийм гоё үгээр өнөөдрийнхөө бичлэгийг та бүхэндээ хүргээд дуусгая. За ингээд орж гараад ойрхон байж байгаарай. Дараагийн уул хаттай, адал явдалтай, он сонирхолтой гоё түүхүүд маань одоо араараасаа цувраад ирж яваа. Тэгээ миний ярьж байгаа болон оруулж байгаа бичлэг та бүхэнд үнэхээр таалагдаад кафе цайны мөнгө одоо өгье, шилжүүлье гэж хүсэх юм бол комент хэсгийн хамгийн дээр миний төрийн болон хаан банкны 2 данс байгаа. Тэгээ та бүхэн өөрийнхөө боломж болцоогоор кафе цайны мөнгө шилжүүлэх юм бол одоо маш ихээр баярлах.